Сайн байцгаана уу? Та нартай сайхан өдрийн мэндийг хүргэе. За та нартай Америк нэгдсэн улсаас мэдчилж байна. Намайг Даштрчин Цэлмүн гэдэг. За би уугах асуудал буюу уугах асуудлын тасгалжуулагч мөн success буюу амжилтын тасгалжуулалт хийдэг юм бүсгүй байна. За энэ хоёрыг би яаж холбож байна вэ гэхээр танд танаас хамааралгүйгээр гаднаас ямар нэгэн уугах асуудал хэцүү, зовлон бэрхшээл орж ирэхээр тэрийгээ бид нар эрүүл зөв арга замаар даван туулснараа бид нар амжилтанд хүрэж байгаамаа. Тэгэхээр энэ төл зүйлийн талаар би бас тасгалжуулалтыг олон улсад болон Монголдо хийгээд багахан хугацааг өнгөрөөсөн байна. За уугах асуудал гэхээр зөвхөн нас баралттай өвгөл хагцал гэдгээсээ гадна бас өөр зүйлүүдээр бид нар бас уугах асуудлаар орж явдаг юм аа гэдгийг би бас та нартай өмнөх видеонууд болон миний нэг өөрийгөө танилцуулсан нэг видео байгаа. Тэн дээр бас дэлгэрэнгүй бас ярьсан байгаа. Мөн миний YouTube суваг руу ороод үзэх юм бол баггүй энэ талаарх видеонууд бас байгаа гэдгийг бас та нартай хэлмээр байна. Тэгэхээр өнөөдрийн миний ярих зүйл болохоор та нар маань өнөөдөр би эхлээд асуултыг асууя та нараасаа тэгэхээр та нар маань өөрийнхөө яг багаасаа хүсэж мөрөөдж байсан мэрэгжлээ сонгосноо. Яг тэр мэрэгжлээрээ хүсэл мөрөөдлөөрөө амьдрч чадж байгаа юу? Яагаад энэ зүйлийг би заавал уугах асуудлаар ингээд оруулж байгааг зүйл гэж ойлгоод байгаа гэхээр бид нар өөрсдөө мэддэггүйгээр энэ зүйлээ бид нар багынхаа хүсэл мөрөөдлөөр өнөөдөр амьдрч чадаагүйгээсээ болоод амьдралдаа маш том уугах асуудлаар орж амьдрч байдаг. Тэгэхээр өнөөдөр та нөгөө багынхаа хүсэж исэн би уг нь бүх ихэнх хүмүүс ерөнхийдөө ярьдаг би уг нь багш болъё гэж бодож исэн. Би өнөөдөр эмчл болъё гэж бодож исэн. Гэтэл би өнөөдөр нэгтлэн бодогч болчихсон байна. Би өнөөдөр ийм аялал жуулчлал байна уу? Хүний нөөц байна. Би ийм ажилтан болчтой. Би уг нь дуучин болъё гэж бодож исэн. Би уг нь жүжигчин болъё гэж бодож исэн гэдэг их тийм олон бидний амьдралд байдаг л нийтлэг ийм нэг яриа байгаад идэг Тэгэхээр эн чинь бас яг үнэндээ бас бидрийг маш том уугах асуудлаар оруулж яадаг. Тэгэхээр над нар ирээд үйлчлүүлж байгаа бүсгүүчүүдийг ч бис сонсч ирсэн би уг нь өөр бусад хүмүүсийг ч гэсэн бидний эргэн тойронд байгаа хүмүүсийг ч гэсэн сонсдог би уг нь өнөөдөр ингэж амьдрах ёсгүй хүн байгаамаа. Би уг нь тийм л мэрэгчлээ болох байсан. Би өнөөдөр тийм мэрэгчлээ болчихсон байсан бол ингэж амьдрахгүй байх байсан юм аач гэдэг юм уу. Ийм ярианууд айгүйх байдаг. Тэгэхээр яг уг үндс нь бол тэр хүн бол тэр сонголтоо зөв хийж чадаагүйгээсээ болоод тэр мэрэгчлэрээ явж чадаагүйгээсээ болоод хүсэл мөрөөдлөөрөө амьдрч чадаагүйгээсээ болоод бас багагүй хэмжээний амьдралдаа бас гашуудлаар ороод яваад байгаамаа. Өдөр амьдрал нь жоохон бүтлгүүдчдэг, амьдрал нь жоохон яг хүснээр нь болохгүй байгаа үед бол маш том энэ бол гашуудлаар оруулж яадаг. Ягаад гэвэл тэр хүн хүсэл мөрөөдлөөрөө явж чадаагүй учраас сэтгэл зүйд нь ямар нэгэн юм байгаад идэг. Би уг нь ингэж амьдрах ёсгүй л байгаа юм да. Би уг нь тэгчгэл байсан. Би тэгтэл тийм сургууль руу орчдөг байсан. Гэтэл өнөөдөр би ингэж амьдрч байна гэдэг. Ийм ярианууд та нарын эргэн тойронд магадгүй танд өөрт чинь тохиолдож байв уу? Тохиолдчихсан байна уу? Энэ бол ерөөсөө бас та нэг ёсны амьдралын бас нэг том уугах асуудлаар өөрийгөө оруулаад яваад байгаа гэдгийг бас ойлгоорой. За тэгэхээр өнөөдөр та өөрийнхөө яг тэр багаасаа хүсэж исэн мэрэгчлэрээ ажиллаагүй тэр хүсэж исэн сургуультай орж чадаагүй шал өөр зүйлийг сонгочихсон шал өөр амьдралыг сонгочихсон явж байгаа бол бас яг тэр хүсэл мөрөөдрөө амьдраагүй ч гэсэн сайхан амьдраа тэндээ сэтгэл хангалуун амьдарч байгаа хүмүүсийг би бас байж болно тэр хүмүүс бас зөндөл байдаг гэтэл яг тэр хүмүүсийг би бас яриаг байна яг тэр хүсэл мөрөөдлөд бодоод яваад байдаг ингээд яг л тэр хүсэл мөрөөдлөөр би амьдрах байсан гэсэн нэг тийм хэсэг хүмүүс байгаад идэг шүү дээ бид нартай. Тэгэхээр тэр хүмүүст би бас зориулсан энэ видео хийжээ. Тэгэхээр өнөөдрийн миний түүхийн би та нартайгаа бодит түүхийг ярьж байгаа. Надаар үйлчлүүлээд тэгээд тэр амжилтандаа хүрсэн тэр хүсэл мөрөөдөлтөд хүрсэн тэдгээр хүмүүсийн түүхүүдийг би та нартайгаа ярьж байгаа. За өнөөдөр би та нартаас Монголоос надтай холбогдоод энэхүү бас яг өнөөдөр ярих байгаа сэдвийн эзэн байна. За энэ бүсгүй маань бас Монголдо баггүй бас олон танил болчихсон юм бүсгүй байгаа. Тэгэхээр мэдээж би өөрийнхөө үйлчлүүлэгч нарын нэрийг бол хэлдэггүй байгаа. Тэгээд тэдний стресс зөвшөөрөл аваад тэгээд ингээд бодит түүхийг ярьдаг байгаа. За энэ бүсгүй маань болохоор ангаахыг төгссөн. Би өөрөө бас ангаахын дэдэг төгссөн Монголдо. Тэгэхээр яг надтай адилхан сургууль төгссөн юм бүсгүй байсан. За тэгээ энэ бүсгүй маань надтай анх яаж холбогдсон бэ гэхээр миний YouTube видеонуудыг, миний Clubhouse яриануудыг сонсож байгаад тэгээ надтай холбогдсон байгаа. Би чи нэрээ бас өөрөө бас ийм гашуудлаар ороод яваад байгаа юм биш үү? Би чи яг энэ энэ зүйлийг хийгээд энэ зүйлэрийг орж байгаа хүн юм байна гэж өөрийгөө бас айгүй олж харж чадсан юм ундаг бүсгүй байгаа. За энэ бүсгүй маань бол
багасаа бол дуучин, жүжигчин одоо тийм олонний танил хүн болохыг айгүй хүсэж исэн. Ийм хүсэл мөрөөдөлтэй бүсгүй байгаа. За тэгтэл аав ээж нь бол одоо тийм манай одоо удамд тийм манай монголчууд та нар мэдэн штэ тийм бүгдээрээ л одоо манайг бид нарт бүгдээрэнд нь л ийм асуудал байдаг тийм. Тэгэхээр аав ээж нар бол за миний хүү бол амгаахт орох хэвээр нэг эмч одоо манад одоо байх хэвээр гэсэн үүднээс одоо миний одоо үйлчлэгчийн бүсгүйг маань бол амгаахын дэд оруулсан байгаа. За амгаахад оруулсан байгаа. За тэгээд ангаах одоо бол манай бүсгүй одоо ээж аавгаа шахалтаар орчихсон. Тэгээд яг хуу одоо тэгэл суралцаал ингээд явсан байгаа. За суралцаа төгссөн, ажилласан. Тэгээд ажил нь нэг л одоо тий нэг өөрийнхөө хүсэл мөрөөдөл нь бол дотроо бол ингээд айгүй гоё дээ дуучин, жүжигчин болох мөрөөдөлтэй. Тэгэл соёл урлагийг сургуулахыг харах ч юм уу, дуучин, жүжигчин тэр хүмүүсийг харахад үнэхээр ингээд айгүй одоо гоё санагддаг. Тэгээд би уг нь энд л байх хэрэгтэй байсан юм да. Би уг нь энд л байх хэрэгтэй байтал. Гэтэл би одоо тий бүр энэ шал өөр одоо эмч болцсон ингээд явж явах жишээний ингээд өөрийгөө одоо байнга ингээд боддог байсан. Тэр хүсэл мөрөөдлөө хайж чадахгүй. За тэгээд одоо эмчээр ажилласан боловч одоо нэг бас амжилт олж өгөхгүй тэгэл ингээл яваад исэн байгаа. Тэгээд энэ бүсгүй маань натаа ингээд холбогдоод тэгээд би өөрийгөө одоо өөрчилж болох уу? Би өөрчлөгдөх үү? Тэ миний одоо сургалтын бас гол цөм нь одоо тэ тэр хүмүүсийг өөрчлөх тэ өөрөө тэ өөртөө таалагдахгүй амьдралаар амьдарч байгаа тэдгэр хүмүүс өөртөө таалагдах амьдралаар амьдрах бүрэн боломжтой шүү гэдгийг бас би тэр хүү зүйлийг өгдөг тийм одоо тусгалжуулалтыг хийдэг байгаа. Тэгэхээр энэ бүсгүй маань надтай одоо тэгээ уулзаад би одоо ийм одоо тэгээ ангаах ингээд өгсөө би одоо нүгээрээ ажиллаж гин гэвч миний хүсэл мөрөөдөл багын маань хүсэл мөрөөдөл бол тэгээ ийм байсан. Тэгээ одоо би одоо яг одоо өөрчлөгдөх одоо боломж надад байгаа юу? Би өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэх боломж байгаа юу гэж надаас асуусан. Мэдээж байгаа. Байлгүй яах вэ? Тийм ээ. Тэгэхээр би тэр бүсгүй тэгж хэлсэн. Тэгээд тэр бүсгүй маань би өөрчлөгдөө. Би өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр амьдрмаар байна гэж хэлсэн. За тэгээд мэдээж энэ зүйлийг гаргахад бол зориг хэрэгтэй, зоригтой байх хэрэгтэй. За тэгж би хэлсэн. Тэгээд тэр бүсгүй маань үнэхээр зоригтой байж чадсан. За тэгээд эмчийнхаа мэргэжлийг одоо орхиод соёл урлагийн сургууль руу орохоор одоо шагалт өгсөн тэнцсэн. За тэгээд соёл урлагийн сургуулийг бол амжилттайгаар бас дүүргэсэн. Тэгээ одоо ингээд баггүй өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр ажиллаад ингээд одоо бас хугацааг өнгөрөөгөөд ингээд явж байгаа юм бүсгүй байгаа. За тэгэхээр энэ бүсгүйн түүх болохоор би бас та нартай юу шилэх гээд байгаа вэ гэхээр энэ бүсгүйн түүхээр те энэ бүсгүй маань бүр ангаахад сураад те би ангаахад би өөрөө сурч төгссөн хүний хувьд бол ангаахын хичээл яг бусад бүх хичээлийг би одоо мэргэжлээ би үнэлж байна л да. Гэхдээ олон жил сурдаг гэдгээрээ бас те тэгээ бас тэгээ бүхэлдээ ангаах төгсөөд бас баггүй бас хугацааг ажиллаж амьдраад өнгөрөөсөн байгаа те. Тэгэнгүүтээ ахаад сургуульд сурсан байна те. Тэгэхэд бол хүсэл мөрөөдлөөрөө сурсан болохоор одоо миний одоо сүүлийн одоо те тэр сургууль одоо те сурсан те сургууль бол соёл урлагийн сургуульд одоо тий дүүргэсэн дээр одоо тэр зүйл бол надад бол ямар ч асуудал байгаагүй гэж энэ бүсгүй маань хэлсэн. Ягаад гэвэл хүсэл мөрөөдлөөрөө тий ажиллаж байгаа, сурж байгаа учраас энэ бүсгүүд маань ямар ч асуудал бол байгаагүй гэж хэлсэн. За тэгээд энэ бүсгүй маань бол одоо натаа уулзсанасаа хойш эмчийнхаа мэргэжлийг орхиод тэгээд энэ сургуулийг төгсөөд одоо ингээд бас баггүй мэргэжлэрээ төгссөн мэргэжлэрээ ингээд ажиллаад өөртөө маш сэтгэл хангалуун амьдраад ингээд явж байгаа бүсгүй байна. Тэгэхээр энэ түүхээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр өнөөдөр та өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр те өөрийнхөө зорилгоор ингээд амьдрч чадахгүй байгаа бол те амьдралдаа нэг сэтгэл хангалуун бус те сэтгэл хангалуун те тэгэл ингээд би л одоо ингээл тий уг нь би ийм л мэрэгчлээ болчих байсан. Би уг нь ийм болох байсан гэдэг. Бид нар одоо оргид тойрныхоо бүхэл хүмүүсээс энэ одоо зүйлийг бас сонсдог тий ер нь ихэнх хүмүүсээс. Тэгэхээр ингэж амьдарч байгаа бол та өөрчлөгдөх боломжтой, тань зориг байх хэрэгтэй, та зоригтой байх хэрэгтэй. Тэр зүйлээ орхиод шинэ одоо тий өөрийгөө олоход одоо туслах бүрэн боломжтой гэж би бас хэлмээр байна. Тэгэхээр өнөөдөр өөртөө итгэлгүй тий одоо би бас мэднэ. Тэгэхээр миний одоо надаар үйлчлүүлж байгаа ихэнх одоо бас энэ талаарх одоо тий уух шудлаар орж байгаа хүмүүс маань ихэнх нь мэргэжлээ буруу сонгочихсон яг өөрийнхөө хүснээр ажиллаагүй амьдраагүй тий ийм хүмүүс байдаг. Тэгэхээр та нарт маань бол боломж байгаа гэдгийг би бас та нартай хэлмээр байна. Тэгэхээр та нар маань өөрчлөгдөх боломжтой. Өнөөдөр тий ийм гоё одоо 90-100-д бол одоо бид нар өсөж хөгжих бүрэн боломж байгаа. Бид нар тий өнөөдөр одоо энэ ягаад би энэ түүхийг сонгож ярьсан бэ гэхээр энэ бүсгүй бол одоо маш гайхамшигтай дайчин бүсгүй байсан. За мөн 1-р 2-р энэ бүсгүй маань тий бүр ангаах төгсөө дахиад нэг тий соёл урлагийн сургууль төгсөөд ингээд өнөөдөр бас карьераа баггүйгээр эхлүүлчихэд ингээд явж байгаа маш мундаг бүсгүй байгаа. Тэгэхээр энэ бүсгийн түүх бас та нарт маань урам зориг өгөх байхаа гэж бас хэлмээр байна. Тэгэхээр өнөөдөр та мэргэжлээ буруу сонгочихсон, багынхаа хүсэл мөрөөдлөөр амьдраагүй тий ингээд явж байгаа бол
та нар маань бас тэ өөрчлөгдөх, мэрэгчлээ солих юм бүрэн боломж байгаа шүү гэж бас та нартай хэлмээр байна. Өөрөө амьдрах шиг одоо энэ амьдралд бол аз жаргал хаач байхгүй. Өөрөө өөрийгөө олж, тэ нээж, тэ өөртөө таалагдж амьдрах шиг хүнд биш, бусдад биш. Бид нар өнөөдөр эцээст өөртөө таалагдж чадж байгаа амьдрал бол хамгийн гайхамшигтай, хамгийн сайхан амьдрал гэж бол би боддог. Тэгэхээр үнэхээр тийм байдаг. Тэгэхээр та нар маань өнөөдөр тэ өөртөө таалагдахгүй амьдарч байгаа бол танд өөртөө таалагдаж амьдрах сайхан боломж биш үү гэж бас хэлмээр байна. За мөн би дашманд бас хэлье. Тэгэхээр өнөөдөр мэрэгчлээ хэрхэн сонгох вэ гэдээ бас ингээд бодоод байж байгаа. Тэ өөрийнхөө мэрэгчлээ би одоо тэгээд тэр мэрэгчлээ одоо яаж эхлүүлэх юм, яаж сонгох юм гэж бодож байгаа бас хүмүүс бас байж болдог. Тэгэхээр тэр хүмүүстэй би хэлмээр байна. Миний бас YouTube сувгийг та нар маань очиод үзээрэй. Би мэрэгчлээ хэрхэн сонгох вэ гэдээ бас би 2 жилийн өмнө хийжсэн тэр видео бол бас яг л хуучраагүй, бас яг л өнөөдөр яригдж байгаа, өнөөдөр л өнгөж яригдж байгаа тэр зүйлийг би бас урьдчилаад хийчихсэн тийм видео байгаа шүү. Тэгэхээр өнөөдөр л мэрэгжил сонголтын талаар хүмүүс тэ яг тэр миний ярьж байгаа зүйлүүдийг бас ингэж ярих гэж хичээж байна. Тэгэхээр би бас ингээ урьдчилаад ингээ өнөөдөр ярьж байгаа зүйлүүдийг 2 жилийн өмнө очиод хийчихсэн байгаа. Тэгэхээр та нар маань бас тэр миний одоо мэрэгжлийг хэрхэн сонгох вэ гэдэг видеог бас очиод үзээрэй. Тэн дээр бас дэлгэрэнгүй бас байгаа. Яаж мэрэгчлээ сонгох уу, яах вэ гэдэг яг тэр асуултууд чи хариулсан тийм видео бэлэн байгаа шүү гэж бас та нартай хэлмээр байна. Тэгэхээр өнөөдрийн энэ түүх маань бас та нарт маань урам зориг хайрлсан баха гэж би бас та нартай найдаж байна. Тэр миний одоо тэ бичлэгүүдийг үзээд ингээ яваад байгаарай. Та нар маань яагаад би ингэж хэлж байгаа вэ гэхээр хэрвээ тэ таны эргэн тойронд тэ яг ийм асуудлуудтай тулгарчихсан байгаа тэр хүмүүнд бас гарцсан бас байх боломжтой гэж би бас хэлмээр байна. Тэгэхээр би биендээ бас би энийгээ бид нар хайрлах ёстой, би энийгээ инэрх ёстой. Би хүмүүст өвчлэн дандаа л одоо тэ хайрлах, хайр, инэрлийг би бас заахыг хичээдэг. Тэгэхээр бид нар өнөөдөр хайр бол хамгийн агуу нь тэ хайр. Бид нар өнөөдөр би биендээ хайраар хандах юм бол би энийгээ хайрын нүдээр харж би биендээ туслах юм бол бид нар өнөөдөр бүгдээрээ аз жаргалтай сайхан амьдрах бүрэн боломжтой. Мөн тэгснээрээ ч бидний өөрсдийн маань амьдрал бас илүү бусдаа хайраа харуулснараа бид нарын одоо амьдрал бас өөрсдийн маань амьдрал сайжрах бүрэн боломжтой байдаг юм а гэдгийг би бас та нартай хэлмээр байна. Тэгэхээр миний энэхүү видеонуудыг та нар маань шеэр хийж тэр хэрэгтэй хүмүүст нь бас түгээгээрэй. Ямар нэгэн байдлаар хэрэгтэй л байдаг. Тийм учраас та нар маань тэр хүмүүст бас үргээрээ бас өөрт чинь бас хэрэгтэй байгаа бол зоригтойгоор үйлдэлийг хийгээрэй гэж хэлмээр байна. Тэгэхээр зүгээр нэг одоо тэ сонсоод үзээд яваад иж бол болно тийм ээ. Хүн болгон тэгж чадна. Гэхдээ үйлдэл хийн гэдэг бол зоригтой байна гэдэг бол тэр болгон хүмүүсээс гараад байдаг зүйл биш. Тийм учраас та бас тэр сонголтуудыг хийх бүрэн боломжтой шүү гэж би бас та нартай хэлмээр байна. За ингээд би биендээ бас хайртай байцгаая, би энийгээ хайрлая. Тэгэхээр бүх сайхан зүйлийн эхлэл бол ерөөсөө хайр, талархал байдаг юм а гэдгийг би бас та нартай хэлмээр байна. Тэгэхээр би биендээ хайртай бай, би энийгээ хайрлцгаая гэж би бас та нартай хэлмээр байна. За ингээд өнөөдрийн маань бас миний бодит түүх ээлжид одоо видео маань та нарт таалагдсан гэд найдаж байна. Дараагийн одоо бодит түүхээрээ дахин уулзтлаа. Түр баяртай.